энд хүрэлцэн ирсэн сэтгүүлчд энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ бас энэ өглөөний мэндийг хүргье. Тэгэд өнөөдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын бүтээл болох Пөөдөө бүрийн хэмжээний Puppet Movie-с нээлттэй хийх гэж байгаатай холбоотой өнөөдөр энэхүү хэвлэлийн урлыг зарлаад байна. Ирсэн нийт сэтгүүлчдтэй талархснаа илэрхийлье. Өнөөдрийн хэвлэлийн хурал дээр маань Улсын Хүүхэлдэйн театрын захирал Пөөдөө уран сайхны киноны ерөнхий продюсер Баянзул дарга бас хүрэлцэн ирсэн баг. Тулхад таатай байна. За мөн ерөнхий найруулагч Оргодлын Батцориг, за ерөнхий зураач Алтан Шагаа бас ирсэн байгаа. Мөн хөгжмийн зохиолч Цогоо хоёр маань хүрэлцэн ирсэн байна. Мөн энэ удаагийн Пөөдөө уран сайхны киноны маань бас компьютер графикийн ажлыг хийж гүйцэтгэсэн Тансаг графикийн хүн маань бас хүрэлцэн ирсэн байна. За мөн Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч Пөөдөө уран сайхны киноны бас хүүхэлдэйн найруулагчаар ажилласан Ариун Туяа найруулагч бас хүрэлцэн ирсэн байгаад дуулахад таатай байна. Ингээд Баянзул даргаыг бас үг хэлнэ юмарья. За Монгол Улсын Хүүхэлдэйн театр бол 1948 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш одоо өдгөө 77 дахь жилдээ хүүхд багчуудад урлагийн боловсрол гоо зүүн хүмүүжил олох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улстай цорын ганц мэргэжлийн урлагийн байгууллага юм аа. Тэгээд Хүүхэлдэйн театр маань ер нь бол урын сангийн бодлого бол сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулж уран бүтээлийнхаа их уран бүтээлээ тойрдог байсан болол бид нар цаашдаа бол ер нь хүүхэлдэйн урлаг гэдэг бол ганцхан хүүхдэд зориулсан урлаг биш ээ. Ер нь бүхэл насын хүмүүст зориулж уран бүтээлийнхаа уран сангийнхаа бодлогыг одоо чиглүүлж байгаа. За ер нь бол 2024 оноос манай театр бас нэлээд шинэлэг шин зохион байгуулалтаар ажиллаж гин гэж болно. За учир юу гэхээр зэрэг бид нар 24 онд анх удаага 48 оноос хойш оронтойгоо 10 хүнээр нэмэгдүүлсэн. За энэ дээр бол Оросын холбооны улсад яг хүүхэлдэйн мэргэжлэр төгсөж ирсэн залуучуудыг одоо ажилд орж одоо ажиллуулсан байгаа. За мөн энэ жил одоо соёл урлагийн их сургуульд бас 7 жүжигчин хүүхэлдэйн мэргэжлэр төгсөх гэж байна. За 10 залууг одоо мөн найруулагчаар хүүхэлдэйн жүжигчнэр ингэж явж сурах гэж байна. За тэгэд ер нь бол ингээд хараад хахад хүүхдүүд бол ер нь цахим хэрэглээнд бас их нэлээд онтж байгаа. За гадны соёлын одоо нөлөөнд нэлээд автж байгаа юм шүүмжлүүд нэлээд байдаг. За Хүүхэлдэйн театр бол бас хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ. За энэ үндэсний одоо энэ баатрийг бас бий болгох чиглэлээр уран бүтээлийг тойрвж байна. За манад бол бүлтээхэд илдээхэ гэж одоо ийм Хүүхэлдэйн театрын брэнд болсон бүтээл байна. За энэ хүү шин одоо Пөөдөө гэдэг уран сайхны киногаар бол бид нар ганцхан одоо Хүүхэлдэйн театр хүүхэлдэйн жүжиг хийдэг биш. Мөн одоо Хүүхэлдэйн уран сайхны киног одоо анх удаага ингэж хийж байгаамаа. Тэр зэрэг ер нь манай энэ үндэсний одоо үйлдвэрүүд гэдэг юм уу хүртэл одоо энэ гадны одоо баатруудыг одоо яах тийм ээ түгээн дэлгэрүүлэх тал дээр бас ингэж ажиллаж байна. Тэр зэрэг энэ үндэсний үйлдвэрлэлүүд хүртэл манай театртай хамтарч ажилласаа гэж бодож байгаа. Жишээ нь одоо манайх чинь Пороро гэж зарим хийж штэ. Гэхэд бид нэр одоо Пөөдөө гэдэг юм уу бүлтээхэд илдээхэ гэдэг юм уу ийм одоо үндэсний баатруудыг тойрох ийм одоо цаашдаа ажлуудыг хийнэ. За энэ Пөөдөө гэдэг уран сайхны кино бол ер нь 2021 оноос хойш анх эхэлж одоо санаанд гараад за зохиолын шалгаруулалт явагдаад ингээд бүтэн 4 жилийн турш хийгдээд өнөөдөр одоо нээлттэй хийх гэж байгаа. За киноны талаар бол манай дэлгэрэнгүй бол манай уран бүтээлчд ярих байх.
За тэгээд Хүүхэлдэйн театр маань бас шинээр одоо шинэ барилга ашиглалтанд оруулах зураг төсвөө одоо бэлэн болгосон байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр илүү их одоо хүртээмжтэй хүүхдүүдэд уран бүтээлийг тойрох болно гэж хэлнэ. За энэхүү уран бүтээл дээр шинэ уран бүтээл маань бол ер нь эх орноо хайрлан хамгаалах, за мансуурлын одоо бодисын хор одоо холбогдлыг бас агуулсан ийм кино байгаа. Тэр зэрэг судалгаагаар үзэхэд одоо 2019 онд гэхэд одоо хүүхдүүдийн энэ хар тамхитай одоо яасан судалгаа бол одоо бодисын хэрэглээний түвшин бол 15-аас 17 насны хүүхдүүдийнх бол 2019 онд 3.5 байсан бол 2021 онд 5.2 болж өссөн. Энэ бол бас ноцтой асуудал байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ уран бүтээлээ цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартаа бас хамтарч зөвлөгөө авч авчирсан байгаа. Тэр зэрэг энэхүү бүтээлийг үзснээр хүүхдүүд эх орноо хайрлан хамгаалах, за газар улсдаа одоо Монгол иргэн болж төлөвшөх тал дээр бол бас нэлийн ийм мэдрэмжийг авах байхаа, одоо тийм төлөвшлийг авах байхаа гэж энэ уран бүтээл ингэ тойрвж байгаа маа. Тэгээд Хүүхэлдэйн театр киноны уран бүтээлчтэй тойрвсон ийм анхны одоо уран бүтээл байгаа. За энэхүү уран бүтээлийг одоо хамтран бүтээхэд бас дэмжлэг үзүүлсэн байгууллага бий. Тэр зэрэг соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам байж байна. За миний түрүүнд дурдсан цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай хэлцэх газар байна. За нийслэлийн соёл урлагийн газар байна. За бид нар бүтээлээ бол маргааш улс орон даяар 21 аймаг 330 сумаар бол зэрэг нээлттэй хийх гэж байгаа. Тэр зэргийг нь бол одоо Монгол улсын одоо улс орон даяар хийж байгаа нээлттэй. За мөн одоо Хүүхэлдэйн кинондоо бид нэр Боролдоон аяыг одоо авчиж Боролдоон цаг киноны Хүүхэлдэйн киноны аяыг авч ашигласан байгаа. За энэхүү зохиогчийн эрхийг одоо өгсөн одоо мегамаргад бас талархал илэрхийлмээр байна. За ингээд одоо уран бүтээлчид юуныхаа талаар бүтээлийн талаар бас танилцуулах хаа гэж бодож байна. За баярлалаа. Одоо ерөнхий найруулагчаар Бөдөө уран сайхны киноны ерөнхий найруулагчаар ажилласан Ордлын Батцэрэг найруулагч яриа хэдүүлээ сонсё. За энд хүрэлцэн бүх сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажиллагсад та бүхэндээ энэ өдрийн хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргье. Хүүхэлдэйн урлаг өөрөө нэн эртний урлаг юм байлээ. Магадгүй хүн гэж үүссэн цагаас хойш тэр онгох шүтэн гэдгээс ахуулаад ингээд хоймортой залж ирсэн. Тэрнээс хойш ингээд тоглоом хэлбэр рүү шилжээ. Сүүлд бол одоо ингээд урлаг хэлбэр рүү ороод кино урлагт бол нэвтэрсэн байдгийн байна лээ. Тэгээд энэ төрлийг бол puppet movie гэдэг. Puppet movie гэдэг маань бол биет хүүхэлдэйг жүжигчид өөрсдөө гараараа ингэж хөдөлгөөд за тэгээд 1 2 3 дугаар харьцах биеийг бүгдийг гараараа бүтээгээд тэрнээс цааш одоо гүний тэр хэсгүүдийг бол компьютер графиктай ингэж хольж микслэж ингэж хийдэг маш хэцүү төрлийн ийм кино төрөл байт юм байна. Тэгээд ерөнхийдөө бол дэлхийн кино урлагийн түүхэнд бол нэг Польш, Англи, Америк гэдэг ингээ өрний орнуудын хийсэн нийт нэг 30 гаруй л яг ийм төрлийн кино байдаг гэхээр нь бол маш ховор төрлийн кино гэсэн үг. Тэгээд энэ төрлөөр кино хийх шалгаруулалт бол 2021 онд болж тэгээд нийтдээ бараг 18-с бараг 20-од продакшн оролцсон баха. Тэр шалгаруулалтанд бол яг миний зохиол шалгараад тэгээд энэ кино хийхээр болсон. Тэгээд зохиолыг бичсэн дээрээс нь нэмээд яг найруулсан. Энэ бол миний яг бие дааж зохиолыг бичиж найруулсан 7 дахь бүрийн хэмжээний уран сайхны кино аа. Тэгээд дан мэрэгжлийн уран бүтээлчид ажилласнараа манай кино бол нэлээд одоо бас чадвар чансаа шаардсан ийм онцлогтой кино гэж бодож байгаа. Тэгээд нийтдээ бид нэр бол зураг авалтыг бол 44 хоногт, бэлтгэл ажлыг бол
хийхэд бол 8 сар зарцуулж исэн. Тэгээд яг эд коронавигаар энэ театрыг хааж байгаа л 44 хоног хинч гарч орохгүйгээр ингэж зураг авалтаа гүйцэтгсэн. За тэгээд зураг авалт бол ерөнхийдөө бол ажлын 31% байдаг. Тэрнээс цаашаа одоо 4-5 жилийн хугацаанд бол одоо юу туулж ирснийг энд ярихад бол одоо цаг нь багтахгүй байх. Тэгээд хамгийн хэцүү бас хүнд ажлууд бол пост продакшн дээр хийгддэг. Тэгээд одоо манай компьютер графикч тансаг маань бид хоёр ч одоо компьютер графикийн үзэгдлүүдийг жил 7-оос жил 8 сар сууж ингэж хийсэн. Хэрвээ хүн цагаа бодоод энэ ажлыг одоо зүгээр нэг гүйцэтгэлийн ажил гэж одоо эсвэл жоохон боргоор хэлэх юм бол халтуур гэж бодоод ингээд хандсан бол энэ ажил бол аль эрт одоо явахгүй болчих байлаа. Гэвч энэ ажлын үн цэн гэдэг бол Монгол улс түүхэндээ анх удаа ийм кино хийхээр зориулсан. Тэгээд дээрэс нэмээд хүүхэлдэйн театрын хамт олон энийг санаачлаад ингээд энэ сайхан өвгдийн маань авшиг шингэсэн энэ театрт бүтээгдсэн кино учраас бид бүхэн энэ дээр бүгд чин сэтгэлээр өөрөөр хэлбэл энд ажилласан бүх уран бүтээлчдийг би эх орон сэтгэлгээтэй ийм залуус ажиллаж ингэж дуусгасан гэж яг зүгээр би бодож байгаа мó. Тэгээд яг хийх ёстой зүйлсээ бид нэр яг тэр одоо тэр гадны 2018 онд сүүлд Dark Crystal гэдэг кино Netflix компани хийгээд нэлээд амжилттай тэгээ явсан байд юм байлээ. Тэгээд яг тэрний зарчмаар хийхээс өөр аргагүй болсон энэ театра киноны студ болгосон санхүүгийн өрөө нь хүртэл хөл тавих зайгүй хөөсөр дүүрчихсэн. Энэ театр декорацаараа 3 удаа дүүрээд гэдэг чинь юм. Ингээд ярих юм бол маш олон одоо яриад баршгүй олон юм онцлогтой хөдөлмөр орсон ийм бүтээл болж одоо маргааш нээх гэж байгаа одоо тэгэхээр бас сэтгэл бол аюу маш их өндөр байна. Тэгээд бид нар бол яг хийх ёстой зүйлээ бол хийлээ. Тэгээд нэг зүйлийг энэхүү хурлаар дамжуулаад хэлэхэд энэ киноны сайн муу чанарын тухай яригдахаасаа илүү төрөл нь өөрөө маш ховор төрөл учраас манай энэ кино салбар энэ салбартай холбогдох дэмжлэг үзүүлж болохыг бас төрийн байгууллагууд энэ киног тэр гадаадын наадмууд одоо гадагшаа чиглэсэн бодлоготой бас торгон үзүүр дээр нь авчиж явбал уран бүтээлч бидний хийсэн хөдөлмөр бүр илүү одоо үр дүндээ үрж байгаа онох болов гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд ер нь бол энэ кино гар ажиллагаа, үйлдвэрлэл, техник ажиллагаа, компьютер график, хөгжим, дуу чимээ, саунд гэх хэвчлэн киноны нэгж ажиллагаа бүрээр ер нь бол маш их хөдөлмөр орсон ийм кино болж одоо ингээд кино урлагийн нэг шин хуудас нээгдэж ингэж түүхэнд үлдэх нэ гэдэг дээр бол миний бие бол одоо хэр сэтгэл өндөр байгаа. За намайг сонсонд баярлаа. Цаашаа өргөн тий. Цаашаа. Жаарамэр юм шүү. За сайн байцгаана уу. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Pudu кинон дээр хөгжмийн зохиолчоор ажилласан. За мэдээж одоо энэ анимашн за энэ дээрээс нь puppet movie гэж ярьж байгаа энэ Google-тэй урлагийн ийм кино төрөл бол Монголд анхны удаа гэж яригдчихэж байгаа. Тэгээд энэ зүйлийн гэрч болоод энэ дотор ингээд уран бүтээлээрээ хамтарч ажилласандаа миний хувьд бол маш сэтгэл хангалуун байгаа. Тэгээд ажиллагааны хувьд бол одоо эн чинь Google-тэй кино бол угаасаа эхнээсээ ахуулаад дуустал бараг шахуу хөгжим ер нь зогсохгүй явдаг. Найруулагчтайгаа зөвлөлтөөд уран бүтээлчтэйгээ зөвлөлтөөд ингээд ямар ч байсан энэ киноны хөгжмийн ажлыг гүйцэтгэж дууссан. Ингээд одоо хүүхдүүд, залуучууд ер нь бүх насны хүмүүст одоо дэлгэсэн дээр хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд уран бүтээлчтэй баяр хүргэе. Миний зүгээс одоо ингээд болъё да. Тий. За. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд гахалтай уран бүтээлийн нийгэд бэлэн боллоо. Тэгээд маргааш үзэгчдтэй дүнгээ тавиулах цаг нь боллоо гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө ярих юмнуудыг маш их ярьчих шиг боллоо. Тэгээд
ерөнхийдөө декорац хариуцаж ажилласан. Тэгээд storyboard болон зураг авалтын төлөвлөгөө гаргасан. Миний хувьд тэгээд нийтдээ бол тайз декорацийн дээр бол 4 5 уран бүтээлч ажилласан. Тэгээд хүүхэлдэйн урлаачд гээд нийтдээ бол 10 гаруй уран бүтээлчд энэ арт департмент багт ажилласан. Тэгээд ерөөдөө маш их сэтгэл догдолж байна. Тэгээд маргааш ямарчсан үзэгч хүүхдүүдтэй тэгээд гэр бүлэрээ аль болох хэрж үзээрэй гэж уриалж байна, хүсэж байна. Тий. За тэгвэл. За. За киноны төрлийн хувьд нэг жахаанд нэг зүйл тодруулаад хэлчихье гэж бодож байна. Тэгээд манай киног бол яг зөвөр мэдээж Холливуудын хөшөө өндөр хөгжилтэй улс орнуудын киноны одоо тэр өндөр график дүрслэлтэй хийсэн кинотой бас зарим үзэгчид маань бас зүүрлээд тэгээд ер нь тийм төрлийн хүлээлт бас үүссэн байх шиг байна. Манай киноны Puppet гэдэг төрөл маань болохоор ширхэг үс сэвлийг тэр одоо юу гэдгийг бүх зүйлийг гараараа ингэж хийсэн. Энэ хүүхэлдэйн театрын ер нь Монголын номер 1 хүүхэлдэйн урлаачид гараараа хийсэн, номер 1 хүүхэлдэйн тоглуулагчид гараараа тоглуулсан, номер 1 одоо зураачид энэ продакшн дээр ширхэг цэцгийн хүртэл гараараа суулгаж ингэж хийсэн гэдгээрээ энэ компьютер график 3D киноноос бас арай өөр ийм кино байгаамаа. Тэгээд зарим үзэгчид маань бол яг нөгөө Холливуудын мундаг кинонуудтай зүүрлээд ах шиг байна. Гэхдээ бид нар бол яг тэр Netflix компани тэр хийж исэн яг одоо making movie бүх зүйлийг бол харж суралцаж ингэж хийсэн учраас яг тэр төвшөнд нь өөр ажиллахаас өөр аргагүй болд юм билээ. Тэгээд ер нь бол яг уран бүтээл дүнг бол одоо үзэгчд маань тавина. Тэгээд энэ төрлийн ялгаа нь бол Puppet movie бол бүгдийг гараараа ингэж хийж ширхэг өвсийн хүртэл гараараа яг энэ дотор театр дотор тарьж хийсэн бүтээл гэдгээр юм онцлог бүтээл байгаамаа. За микрофон ишээ явахаар бас дунд нэг 2 үг хэлээд авъя. Тэр зэрэг сая Батцарг найрлагч маань хэллээ. Ер нь бол Монгол улсад одоо яг ийм хүүхэлдэйн кино бол бас маш ховор хийгдсэн байдаг. За тэгээ найрлагч маань хэллээ Puppet movie төрлөөр одоо санхудагаа хийж байгаа гэж. Тэр би үзэгчдийг гэдэг юм уу бас тэтгэлийн төлөөлөгчдийг бол бас энэ киног утга агуулгыг бас нэлээд төлхөө бас сонирхосоо улс орныг одоо бас гаднаас одоо гадны нөлөөнд автах зарим одоо хүмүүс тийм ээ улс орноо хайрлах, улс орны тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал, за хүүхдүүдийн бас энэ хорт зуршилд одоо мансуурч байгаа энэ байдал дээр бас дүгнэлт хийгээс агуулгах талаас нь бас нэлийн анзаараасай гэж ингэж бодож байна. Энэ бол Монгол улсад бол анхны том одоо нээлт болж байгаа. Цаашдаа энэ чиглэлээр бол олон сайхан бүтээл дөрөгдөх байх. За аниме төрлөөрөө ч гэсэн бас нэлийн олон сайхан бүтээлүүд дөрөгдөх байхаа. Тэгэхээр зэрэг энэ чиглэлээр хийгдэж байгаа том бүтээл. Тэгэхээр энэ чиглэлээр одоо хүүхэлдэйн театр одоо бас голлож нэг захиалагч болж аврам бүтээлчд маань оролцож ингэж тоглосонд бол энэ нэлийн ач холбогдолтой юм шүү гэдгийг бас анзаараасай гэж хүсэж байна. Одоо манай компьютер графикийн хариуцж ажилласан тансаг маань blue screen явсан. За самны өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэхүү Pode гэдэг энэхүү киноны компьютер график буюу CGI-ыг хариуцж ажилласан манай тансаг фильм студи байгаамаа. Тэгээд энэхүү кино нь болохоор бусад киноноос ялгарх зүйл нь бол бусад киног 100% гэж бодвол компьютер графикийн ажил нэг 20-30% та явдаг. Ер нь Монголын кинонд. Энэ кино Монголын кино урлагт анх удаа 100% гүйцэтгэлтэй компьютер графикээр CGI орсон. Тэр нь юу гэсэн үг вэ? Одоо цаг 20 минутын киног цаг 20 минут хүртэл компьютер график тасралтгүй ажилласан гэсэн үг л дээ. Тэгээ зарим хүмүүс нь 3D анимашнтай харьцуулаад багш. Энэ болохоор яалтчгүй тэр
киноны төрлөөс өөр puppet movie гэдэг төрөл нь болохоор арай өөр. Тэгээ ялангуяа энэ кинонд одоо манай студ маань тэр юунд нь онцлсан бэ гэвэл 360 скрин буюу одоо ногоон фон татаж ингэж киноны турш ажилласан бас маш онцлог урд өмнө ийм кинонд урд өмнө тийм ажиллаж байгаагүй. Тэгэхээр тэрүүгээрээ маш их онцлог. Тэгээд энэхүү киноны маань ер нь хэлбэр хийц тэр ер нь тэр пап төрөл дээр нь бас давхар анимашны ч юм уу энэ компьютер графикт ашиглагдах бүх юмнууд ашиглагдсан байгаа. Тэгээд энэ бүх киног та бүхэн тэгээд нээлтэн дээр харах баха. За баярлалаа. За манай Монгол Улсын хүүхэлдэйн театр 77 жилийнхээ түүхэнд одоо анх удаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино нээх гэж байгаа одоо хүүхэлдэйн театрын маань одоо үнэхээр баяртай байгаа. За энэ хүүхэлдэйн театрын маань одоо жүжигчд маань одоо хүүхэлдэйгээ өөрсдөө хөдөлгөж ажилласан байдаг. Тэгэхээр одоо нэг хүүхэлдэйн дээр одоо 3 уран бүтээлч энэ нэг хүүхэлдэйг тоглуулахын тулд ажилласан байдаг юм аа. Яагаад энэ нэг хүүхэлдэй дээр яагаад 3 хүн ажиллаж байна вэ гэхээр энэ хүүхэлдэй бол бүх одоо нүд нь хөдөлдөг, ам нь хөдөлдөг, толгой нь хөдөлдөг, хөл нь хөдөлдөг. Энэ олон техникийг хөдөлгөхийн тулд одоо 3 уран бүтээлч одоо нэг хүүхэлдэйн дээр ажилласан байх жишээтэй байдаг. Ингээд хүүхэлдэйн жүжигчин гэдэг бол маш их нарийн мэдрэмж хүүхэлдэйн урлаг гэдэг бол их нарийн мэдрэмж шаардсан урлаг байдаг. Хүүхэлдэйн жүжигчин болвол одоо тухайн хүүхэлдэйг хэрхэн яаж хөдлөх вэ? Тухайн хүүхэлдэйхээ гадна образоос өксүүлээд харахаас өксүүлээд энэ бүхнийг яг өөрийнх нь гадаад болоод дотоод сэтгэлийн хөдөлгөөн энэ бүхэнтэй тааруулж одоо хөдөлгдөг тийм нарийн мэрэгжил байгаамаа. Тэгээд энэ үнэхээр мундаг сайн ажилласан одоо нийт одоо хүүхэлдэйн театрын жүжигчид, уран бүтээлчид мөн одоо энэ киног маш сайхан одоо бүтээл болгож энэ хүртэл хийж ирсэн одоо нийт киноныхаа баг хамт олонд маш их талархснаа илэрхийлмээр байна. За. Би тэгээд төгсгөлийн юуг нь хэлчихье. Пөдөө орон цагны киноны гүйцэтгэх продюсер Дүүржи Отгомоор байна. За ингээд улсын хүүхэлдэйн театр маань манлайлж Монгол улсынхаа хэмжээнд анхны бүрийн хэмжээний өргөн дэлгэцийн puppet movie төрлөөр хийсэн анхны уран бүтээлийг үлгэж авах гэж байна. Тэгээ энэхүү уран бүтээл дээр бас ажилласан маш олон уран бүтээлчд байгаа. Эдгээр уран бүтээлчдийн төлөөлөл болж бас өнөөдөр бас ерөнхий одоо зураач, ерөнхий найруулагч, одоо компьютер график гэх мэтлээ одоо ингээд уран бүтээлчд маань та бүхэнтэй ярилцлага өглөө. Үүний цаана бас 100 уран бүтээлч бас энэхүү киног хийхэд оролцож одоо ажилласан байгаа. 2019 оноос хойшоо төлөвлөж хэрэгжүүлж ирэхэд одоо дэмжлэг болж тусалцаа үзүүлж ирсэн бүх байгууллага за тэдгээрийн удирдлагуудад бас талархснаа илэрхийлье. Ингээд puppet movie төрлөөр нээж буй пөдөө бүрийн хэмжээний уран сайхны киног бас нийт Монгол түмэн хүрэлцэн очиж үзээрэй. Эх оронд маань тулгамдж байгаа асуудлуудыг хөндсөн байгаа. Мөн цаашид одоо болж болох үеийн зүйлсүүдийг сэрэмжлүүлсэн байгаа. Их олон том агуулгыг харуулсан юм уран бүтээл байгаа. Тэгээд өнөөдрийн бас энэ хүү хэвлэлийн урлыг ирж олон нийтэд түгээж гисэн нийт уран бүтээлчд сэтгүүлчдтэй бас маш их баярлалаа гэдгийг хэлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Талархлаа. Болно. За энэ талаар би нэг жижигхэн мэдээлэл өгье. За пөдөө уран сайхны киноны маань
зохиолч найруулагчаар Оргилын Батцорыг найруулагч маань ажилласан байгаа. Зохиолыг бичиж найруулсан байгаа. Тэгээ улсын хүүхэлдэйн театраас бол анхнаасаа зохиолын уралдаан зарласан. Энэхүү уралдаан дээр бол сарлагын тугал байна, гол дүрдэн, за мөн унаг одоо адуун байж болно, морь байж болно. За эсрэг дүрд бол одоо илжиг луус байх ёстой. За 2 дугаар шугам зохиолын 2 дугаар шугамд бол ардын хувьсгалыг өрнөх ёстой шүү гэдэг ийм шаардлагуудыг тавиад ингээд зохиолын уралдаан зарлаад энд бол одоо 30 гаруй уран бүтээлчд одоо саналаа хөргүүлсэн. Энээс одоо шалгарч зохиол нь маань бичигдээд ингээд Пөөдөө орон сайхны кино маань бүтсэн байгаа. Тэгээд энэ талаар бас яг нөгөө нэг ямар агуулга яагаад хүргэсэн бэ гэдэг талаарх мэдээллийг бол Батцорыг найруулагч өгье. За зохиолч найруулагчаар Батцорыг найруулагч маань ажилласан байгаа. За гоё асуулт байна. Ер нь уран бүтээл бол эмзэглэл дээрээс төрдөг. Тэгээд энэ киноны одоо зохиолын удирдамж дээр нь 100 жилийн өмнөх болсон тэр хувьсгалын үйл явдал агуулгыг харуулах ёстой гэж заасан байсан. Тэгээд ер нь бол энэ кинон дээр өнөөдөр аюулын харанг дэлдээд байгаа залуус хүүхдүүд дунд тэр одоо сэтгэц мэдрэлд нөлөөлөх юм бэлтгэл одоо юу байдгийг тэр агуулга бол 100 жилийн өмнө байж исэн. Тэгэхээр энэ дээр бол хувьсгалын бас тэр 100 жилийн өмнө болж исэн тэр үйл явдлыг 2 дугаар шугамд нь бол өрнөхөөр зохиомжилж бичсэн. Тэгээд дээрэс нэмээд бол яг энэ төрөлтэй холбоотой яг кино хийхэд бол маш болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Яа тэгэхээр энийг бол одоо амьтдаар төлөвлүүлж хийсэн нь илүү хүний тарих зүрхэнд хүрэх нь илүү уран сайхналгаар урнаар хүрэх нь одоо зохимжтой гэж бодож энэ зохиол дээр бол ажиллаж гаргаж ирсэн. Тэгээд кинон дээр маань бол яг зүгээр далд 2 3 дугаар шугамын утга гэхээсээ илүү шинэ үеийн үлгэрийг хүүхдүүдтэй ярьж өгөх хичээсэн. Үлгэр зохиол нь хинч сонсоход ойлгомжтой энгийн байдаг тийм үү. Тэгэхээр яг энэ зарчмыг барьж зохиолоо бол бичиж танилцуулсан маань шалгараад одоо үдид кино болоод ингээд үзэгч дүндээ хүрэхэд бэлэн болоод байж байна. За улсын хүүхэлдэйн театр бол угаасаа жил бүр уран бүтээлийг 200-аас 300 орчим удаа хүүхд багчид уран бүтээл тойрож одоо толилуулдаг. За түүнийхээ бол ер нь жилд нэг 300-аас доошгүй хүүхдэд нийгмийн халамж шаардлагатай юм хүүхдүүд үзүүлдэг. Тэр шугамаараа бид нэр бол за нийгэмд одоо эмзэг бүлэг гэдэг юм эсвэл хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдүүд бол энэ бүтээлийг бол сонирхуулнаа. Ганцхан миний түрүүн хэлсэн хүүхэлдэйн театр гэдэг бол Монгол улсад бид нар одоо ганцхан хүүхд үзэх ёстой гэж ойлгодог болвол за бусад гадаад улсад бол хүүхэлдэйн урлагийг одоо бүх хүмүүс үзэж сонирхдгоо. Тэр утгаараа бол ганцхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхд гэлтгүү. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тийм ээ нийгмийн эмзэг бүлгийн одоо иргэдэд бол бид нар бас энэ үзүүлэх ажлыг бас цаашдаа төлөвлөж одоо үзүүлэх болно гэж хэлмээр. За хүүхэлдэйн театрын шинэ одоо барилгын зураг төсөл бол хийгдсэн. За 2025 онд бол 14 мега төслөөс болоод бол түр хашилсан. За бид нар 26 онд бол 26 оны улсын төсөвт хүүхэлдэйн театр хүүхдийн номын сангийн төв одоо номын сангийн барилгыг одоо хамтарсан юм цогцлбор байдлаар зурж төлөвлөсөн байгаа. Энэ нь бол тасхны овон дээр барилгахаар газрын одоо гэрчлэгийг
2020 онд одоо Сумья базар засаг дарга байхдаа гардуулж ирснийг та бүхэн зүүн жигүүрт 200 хүн одоо суудалтай энэ театртаа бид нэр хүүхэлдэйн кино хийж болсон юм чинь 500 хүний суудалтад их заал 200 хүний суудалтаа бас блэк боксын театртаа ийм том цогцлборт бол уран сайхны кино хийх бололцоо бол олдно гэж бодож байна. За яг өнөөдрийн байдлаар бол 2 дахь уран сайхны хүүхэлдэйн киног бол шууд төлөвлөсөн зүйл бол байхгүй. Цаашдаа бол уран бүтээлчтэй хамтарч одоо шинэ уран бүтээлүүдийг шинэ одоо нийгэмд тулгамдж байгаа асуудлыг хүндсэн юм уран бүтээлүүдийг одоо хийхээр төлөвлөж байгаа. Ганцхан одоо өөрийнхөө одоо тайзан дээр бүтээхээс гадна бид нар театраасаа гарч уран бүтээлүүдийг тойрвох. За мөн гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр бас нэлээд зоригтой ажлуудыг хийж байгаа. Өнгөрсөн жил бид нар Оросын улбаны улсад одоо зохиогдсон олон улсын хүүхэлдэйчдийн наадамд амжилттай оролцоод ирсэн. За энэ жил одоо бид нар бүгднэрийн Солонгос улсад Чунчин хотод зохиогдох олон улсын хүүхэлдэйн Юнима холбооноос зохион байгуулж байгаа наадамд оролцох гэж байна. Манай хүүхэлдэйн театрын одоо уран бүтээлчид Солонгосын одоо уран бүтээлчтэй хамтарч ааруул хазах үед гэдэг шинэ уран бүтээлийг эхлээд явж байгаа. Тэгэхээр энэ маань бүтээл маань 6 сард одоо Солонгос улсад нээлттэй хийн. 8 сард Нүүдэлчин Монголын наадмын үеэр Монгол улсад одоо бас нээлттэй хийнэ. Цаашдаа бол бид нэр ингээд өөрийнхөө цар хүрээг өргөжүүлэх. За түрүүн бас хэлсэн өөрсдийн үндэсний баатар хүүхдээ Монгол иргэнийг одоо хүмүүжүүлэх, Монгол дархлаатай энэ төлөвшөлтөө иргэнийг одоо төлөвшүүлэх талаар бас нэлээд одоо анхаарч ажиллана. Түрүүн сэтгүүлчийн асуусан яагаад амтнаар хийж байгаа юм бэ гэдэг. Хүүхдүүд өнөөдөр одоо ер нь ах уй соёлын өвийн талаар бол мэдлэг нэлээд дутуу байна. За ер нь нэлээд хүүхдүүд бол 5 хошуу малаа мэднэ. Тэрэн дотроо бас сарлаг гэж амтан байдаг. Сарлагын тугал нь пөөдөө гэж байдаг. Энэ одоо амтнаар бас төлөөлүүлж хийвэл бас энэ шин бас баатрыг төрүүлж байгаа ийм утга агуулах юм аа. Цаашааштай бас бид нэр олон одоо үндэсний баатруудыг одоо үндэсний одоо үйлдвэрүүдтэйгээ хамтарч одоо бүтээхээр ажилланаа. Тэгэхээр та бүхэн бас дэмжиж ажиллаарай гэж хүсэж байна. Өөр асуулт. За бүх сэтгүүлчтэй баярлалаа. За хүрэлцэж ирсэн сэтгүүлчтэй сайтынхандаа их баярлалаа. За манай энэ мэдээллийг одоо бас түгээх гэж олноороо хүрэлцэж ирсэнд баярлалаа. Хүүхэлдэйн театр бол тэр болгон хэвлэлийн баг хурал бас хийгээд байдаггүй. Тэр зэрэг цаашдаа бид нар олон сайхан бүтээлийг тойрвож та бүхнийг одоо олон одоо цуглуулж олон сайхан мэдээллийг өгнө гэж одоо хайж байна. Баярлалаа.